Хай. Өнөөдөр 5 дахь өдөр. Гэтэ нөхөр хүү хоёр хоёлаа ажил хичээлээс чөлөө авцсан. Яагаад гэвэл өнөөдөр хүүгийн төрсөн өдөр байхгүй юу? Тэгээ чөлөө аваад гадуур гарцгаая гэж ярьсан. Гэтэ хүүгийн багшд энэ талаар мэдэгдэж болохгүй. Багш нь гайхаж тэмстэй. Юу төрсөн өдрөөс болоод хичээлээс чөлөө аваад тахлаар яадгийн? Хичээлээ тараа тэмдэглэж болтгүй юм аль эсвэл амралтын өдрүүд тэмдэглэж болтгүй юм гээд аав ээж хоёрын бол ямар хариуцлагагүй эцэг их вэ? Ямар боловсролтын ач холбогдол өгдөг юм бэ гэд бодож магадгүй. Угаасаа хятад хүмүүс чинь тэгэл боловсролт ач холбогдол маш их өгдөг, өрсөлдөө маш их байдаг болохоор ийм шалтгаанаар нэг өдөр хичээлдээ очихгүй байхыг бол бараг ойлгохгүйж магадгүй. Гэтэ тэгэл хүмүүс маань одоо 1-р анги дэвших тусмаа хичээл нь улам хүндрээд улам завгүй болно. Одоо л 1-р ангид нь ингэж нэг өдөр чөлөө авахд яах вэ гэсэн байдлаар л өөрсдийгөө өмөрөөд дэш нөгөө хариуцлагагүй эцэг их нэг жоо. Өмнөх жилүүдэд хүмүүс маань цэцэрлэгт явдаг байхдаа одоо цэцэрлэгийн хүүхдийн төрсөн өдөр болохоор цэцэрлэгэн цаанаасаа төрсөн өдрийн эзэнд торт өгдөг. Эцэг их нь ангийнхан хүүхэд болгонд юм жижигэн бэлэг өгдөг. Тэгэд ангийнхан нь төрсөн өдрийн эзэндээ дуу тулж өгдөг. Төрсөн өдрийн эзэн нь ч ангийнхандаа ингээд үг хэлж баярлсан талархснаа илэрхийлдэг нэг тийм хөөрхөн нэг анги дээр ингээд арга хэмжээ зохион байгуулцдаг гэсэн баггүй юу? Тэгэд цэцэрлэгэн тарангууд одоо манай хүүхд болохоор нэг 4 найзтай байсан. Тэгээ тавуулаа ингээд яг бие биенийхээ төрсөн өдөрт цэцэрлэгээ тарчаад хэрэг төрсөн өдөр нь бол ингээд аав ээжүүд нь ч бие биенээ таньдаг болсон болохоор бөөнөрөө гадуур хоолнд орчдөг гэсэн баггүй юу? Тэгэд нэг хөөрхөн тэмдэглэждэг гэсэн. Тэгсэн чи одоо ингээд сургуульд орсон ч юусоо тийм юм байхгүй за. Би ерөн сургуульд орсноос нь хойш ангийнхан хүүхдүүдийн эцэг ихтэй нэг ганц хоёрыг мэднэ. Тэгэхээс биш бусдантай нь бүгдээрээ юм нэг тотонд биш. Би нэг юусоо мэддэггүй. Гол нь мэдэх боломж ч олгодгүй. Багш нь одоо ингээд ангийн групп дээр эцэг эхчүүдийг юусоо үг хэлүүлдэггүй. За юм бичүүлдэгчгүй. Юм бичгээр натаа устгахчих гэдэгчдэг за. Бичмээр байвал багштай яг ингээд өөртөө хойлохнаа шууд харьцчээ. Ангийн групп дээр багш нь мэдээлэл оруулахаас өөр юм оруулахгүй гэдэг ингээд ер нь хүүхдүүд эцэг эхийн хоорондын холбоог ингээд холдуулч тэмээлээ айгуу санаа. Тийм болохоор хүүхд хоорондын эцэг эхчүүд бие биенийг мэдгүй болохоор тэгэл хичээлээ тараалах хамтдаа тоглож моголох нь бага. Тэгээд бас хүүхдийн төрсөн өдөр болж байгаа сургууль дээр ерөөсө тэмдэглүүлдэггүй. Тэгээд хүүхдүүдэд нь бэлэн өгчээгэнгүүт авдаггүй, өгүүлдэггүй. Тэгээд багшд нь өөрт нь юм өгсөн ч гэсэн багш нь ерөөсө авдаггүй юм бэлээ. Би тэр нөө Монголоос эрэхтэй авчирсан напаараа өгсөн байхгүй юу? Тэгсэн чи авахгүй гэд заа. Хүүтэйгээ хоёлаа хуваагаа итчих гэдгийг тахгүй юу? Тэгэхээр нь би үгүй энэ Монголоос авчирсан юм. Зүгээр бидний үндэсний үйлдвэрийн шоколад юм аа. Тэгээд ингээд цаан сарын бэлэг гээд зүгээр та нэг жижиг шоколад юм чинь авчих гэтгсэн чи үгүй авахгүй авч болохгүй гэд ингээд тэгэдсэн заа. Тэгэд аваагүй уусаа. Үгүй яах вэ? Гэхдээ би бас тэрэнд нь амир яг тухайн үедээ гата амир юу байдалд орж байгаа шүү дээ. Тэгээд өөх гэсэн юм өгч чадалгүй өөр аваад явчихар чаа. Тэгээд үгүй тэгсэн ч гэсэн яг багшд нь болохоор одоо тэгэл илүү ихтгэл төрөөл одоо боловсролын систем багшийн үнэн чи юм хариуцлагатай байдалд нь итгэл төрөөл бүр юм сайхан санагдаж байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн яг тэр үед бол амир ичмэрш тэмэстэй сүрчигнэт ахлаар чаа. За тэгээд тийм болохоор өнөөдөр тэгээд хичээлээс нь чөлөө авч агаад аав ичээрэн л хүүгээ дагуулж төрсөн өдрийн тэмдэглэе. Хүмүүс нөгөө өчигдөр орой хэлэхдээ парк орж тоглоно гэж хэлсэн. Тэнгүүтээ өнөөдрийн төглөөс ирчээд зэрлэг амттын хүрээлэн явна гинэ. Тэгэнгүүт нь өглөө машин түрээдэрлээ. Бээжингийн баруун урд зүгт ийм зэрлэг амттын хүрээлэн байдаг аахгүй юу? Сүүлд нэгдсэн. Яг бид нарыг Бээжинд ирдэг жил яг нэгдэж ижсэн байхгүй. Тэгэд ковид гараад нэг савсарлчаад ирээд нэгдсэн. Тийм болохоор ч тэрөө ер нь гоё шин. Тэгэд амттан нэм цоглог хүнтэй ингээд шууд харьцах боломжтой байдаг. Тэгээд яг амтны үрээлэн дотроо юм алхах талбай юм ногоон хүлэмж байгууламж айгүй ихтэй. Ер нь гоё. Бит гурвын бол жилдээ хэд удаа хүрээд иртээ. Тэгээд ер нь Монголоос хүмүүс ирэхэд чтэй дагуулж явахд хамгийн айтайхан байдаг газар шүү. Гэхдээ энд панда байдгүй яа. Панда ч уг нь хөөрхөн штий. Угаасаа хиттийн гол бэлэгдэл амтан. Гэхдээ ягаад чи энд байдгүй. Тэгэд нэг усан аквариум
усны амьтдын хүрээлэн бас байдгүй яа. Баригдана гэж хэдэн жил ярьж байгаа бүүмт. Гэтэ нэг баригдах бах уу? Хүүгийн маань төрсөн өдрийн баяр гэхлээр чинь ер нь тэгээд миний төрүүлсэн өдрийн баяр гэсэн үг. Тэгш хутлаадлаа ядаргаатай тий юм болгоныг өрдөг наад. Гэхдээ хүн ер нь хүүхдтэй болохоор айгүй олон талаараа өөрчлөгдчихдөг. Би нэг яг өөр дөр мэдсэн болохоор өөрийнхөө жишээн дээрээс бас яриа за. Ер нь тэгээ хүүхдтэй болно гэдэг чинь одоо үр хүүхдээ төрүүлэхтэй энэ хороо дэлхий дээр одоо ингээд нэг өрийн үр удмаа төрүүлж өсгөн гэдэг ийм утгаас гадна яг хувь хүндээ болохоор одоо өөрөө шинээр одоо бараг төрүүлэх өөрийнхөө үнэт зүйл, үзэл бодол, зориг хүсэл гэсэн ийм аюул олон зүйлээ дахиж шинээр зөв чиглэл рүү бий болгох боломж нь гараад ирт юм билээ. Ер нь яг ийм боломж хүний амьдралд одоо өөр ямар нэгэн зүйлээр гарч ирэх боломжтойсыг бас сайн мэдгүй байна. За нэг ингээд өөрөөгөө ингээд шахсан тохиолдолд ерөнхийдөө яг ингээд зорилготлууга хүрээл ингээд зогсчихлээ шүү дээ. Яг ийм урт хугацааны бүхэл амьдралын гэхээс илүү яг зорьсон зорилготой хүрээл зогсчдаг. Аль эсвэл одоо бас одоо хайр дурлалтай учирлаа гэж бодоход хэдийгээр бас ийм өөрчлөгдөх зөв тал руугаа өөрчлөгдөх аюул том боломж байгаа ч гэсэн бас харьцангуй одоо хувиа хичээсэн гэмээр юм уу? Нэг өөрсдөл болж ивэл баг бусд нь болондоо ч юм уу нэг жоохон тийм байдаг. Харин хүүхдтэй болоод хүүхдээ хайрлах хариуцлагаас эхлэхээр бүр бусдын хүүхдийг хайрлж ойлгох гадна байгаа орчин цэцэг ногоо зүлэгнээс ахуулаад ингээд бүх юм ингээд амар юм чухал хамааралтай юм шиг мэдрэгдээд тэгээд түүнээсээ болоод ингээд нийгмийн хариуцлага айгүй өндөрсч тийм билээ. Өөрөө тэгэл ганцаараа амьдрал болоод байхдаа айхтар ингэж нийгмийн асуудалд ач холбогдохгүй шүү дээ. Би өөрийгөө болгож чинь өөрхөн зорилттой тэмүүлж ийн гэсэн өнцгөр харин хүүхдтэй болчоор одоо ёстой өрмөн үлдэх хорвоо шүү дээ гэдэг шиг энэ нийгмийн болохгүй байгаа зүйлийг би өр хүүхдийн төлөө залруулахын төлөө хичээх хэрэгтэй юм байна гэдэг нэг юм ялцчгүй хүн ингээд хүүхд төрүүлээд өөрөө үз санааны үзэл бодлын хувьд дахиад төрчтэй юм шиг надад санагдтiin. Тэгэл ер нь гэр бүлтэй болоод өр хүүхдтэй болчоор ялцчгүй өөрийнхөө алдаа дутагдлыг засаад зөвийн төлөө тэмүүлэх хүсэл зоригтой болоод хэлт юм байлээ. Бас мэдээж үр хүүхдээ өсгөх тал дээр өндөр хариуцлагатай болно. Гэтэ энэ хариуцлага гэдэг чинь тийм нэг дарамт гэсэн тийм утга бас биш шүү дээ. За мэдээж ядардаг. Гэхдээ эн чинь дахиад өөрийгөө шинээр бүтээж байгаа, юмыг ойлгож байгаа, өөрийнхөө одоо хамгийн сайн байж болох хувилбарыг шинээр үүсгэж байгаа ийм том боломж, ийм хариуцлага болохоос биш нэг тийм хэцүү юм бол биш л дээ. Тийм болохоор үр хүүхдэн зөвхөн аав ээжтэй баярлаж, талархаж, өсөж төрүүлсэнд баярлахаас гадна эцэг эхийн хувьд ч тийм үр хүүхдтэй оюун санааны минь хувьд, амьдралын үзэл бодол, зорилтын минь хувьд миний хамгийн сайнаар байж болох хүчийг минь гаргаж өгсөнд баярлаа гэсэн ийм өнцгөр бас эргээд талархах нь зөвлөд юм байна. Гэтэ би одоохондоо хүүхдтэй яг ингэж хэлээг байгаа. Хэлсэн ч гэсэн ойлгохгүй л үү дээ. Гэтэ яг том болохоор нь тэг тайлбарлаж өгөх бах уу. Өмнө нь ингээд би ингээл гадаа ч юм эсвэл ер нь олон нийтийн газар жоохон хүүхдүүлэхээр ер нь жоохон төвөгшөөгөл тэгэл аав ээж нь яагаад хүүхдэд угаалахгүй байгаа юм бол та энэ төр гэл нэг жоохон тэгж сонирн байдаг гэсэн за. Тэгэд одоо өөрөө хүүхдтэй болсны дараа ерөөсөө тэгдэггүй юм билэ. Энд тэнд хүүхэд үлж ивэл яасан бол та юунаас олоо уйлсан бол та тэгэд аав ээж лөө найлуулах ингээд инэмсэглээд ингээд битгий сандраараа гэсэн байдлаар ингэж хандах гад идэг тийм болж тийм билээ. Угаасаа тэгэл яг тийм орчинд эцэг эхчүүд хүүхдээ ингээд яач удаа гэж ботхоос илүү гадны өөр хүмүүс төвөг утчихгүй гэдгээсээ давхар санаа зовчдөг болохоор үгүй ер нь ингээд хүнийг ойлгодог, бусдыг ойлгож хайрладаг нэг тийм энэ айгу гоё хүч штэ амар том ухаарал юм бүгдийг ингээд явандаа өөрөө мэдрээд эхлэхээр ойлгодог болчих юм билээ. Одоо ингээд ботхоор цаа одоо нэг 20 орчим настай байхдаа ингээд хүний урд дураа очир дайрхайгаа амар ингээд сэргэлэнсэн гэж боддог ч юм уу тий. Найзуудаа ингээд хүүхдийн талбай тэр чанга нийлдэхээ амар юм хөвгчлөлтэй кул байх гэж бодож матал ер нь нэг тийм баг ч гэсэн тэгэл нийгмийн одоо
хэв журам зөрчүүл ингээд иймэрхүү үйлдэлийг бол ер нь яг цаг хугацаа өнгөрөөд өөрөө ухаажаад ингээд болсон гэж нэг бодохгүй л биш, зүгээр үр хөвгтдээ болоод ухамсар хариуцлага сэргээд эхлэхээр тэгэл явандаа ухаажаал болчт юм билэ. Тэгэд болохоос гадна бас буруу зүйл хийж байгаа хүмүүс бас шаардлага тавина штэ. Тэгээд бас үр хөвгөд бол мэдээж амьдралын аз жаргал, хоцуудын хоорондын одоо хайрын холбоос. За өнөөдөр бит 3 амьтны үрэлэнгэр зугааллаа. Амьтны үрэлэнд байдаг амьтдуудаас миний хамгийн дуртай нь капибара. Нэг усанд байдаг нэг булах шиг том биетэй амьтан байдаг да. Тэрэнд аягүй дуртай. Тэр аягүй хүүхэн даруухан, ноомой. Тэгээд ингээд нөх хүүхдүүд толгойн дээр чулуун ингээ өрөө тавьчихдээ штэ. Тэгс чихэж ерөөсө ууралтагчгүй. Би ер нь даруухан бүх юм дуртай. За бай.